итгэл дааж зүтгэж чадах таны төлөөлөл. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Баянзүрх дүүргийн 11-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж байна. Бид зүтгэн хамтдаа хөгжинэ. Улсынхаа нийслэл Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа хэрнээ тог цахилгаангүй. Хүүхдүүд маань сурч боловсрох цэцэрлэг сургуульгүй. Тоглож наадах тоглоомын талбайгүй. Иргэд маань ундны усны хангамж хомсорчинд үерийн далан дээр амирсан амьдралаа түүхнүүлж хэлж ирдэггүй хийсч ирдэг байгалийн гамшигт Эрдэнэт хүний амь нас сүрч олон 10 хүн эд хөрөнгөө алдаж шийдвэрлэх асуудал шилшилээ даран хүлээж өсөн тийм л хүнд өдрүүдийг Баянзүрхчүүд та бүхэн санаж байгаа эзэ. Тэрэл цаг үед хийж бүтээх чин хүслээр жигүүр хийсэн мэдлэг боловсралтай залуу манлайлагч болох Борхүүгийн Сүхбаатарыг Монгол Ардын нам Баянзүрх дүүрэгт ард иргэд та бүхнийхээ төлөөлөл болгон илгээсэн. Үүнээс хойш өнгөрсөн 8 жилийн хугацаанд иргэх холбоотой ажиллана гэсэн амлалтандаа хүрч иргэд та бүхнийхээ итгэл сэтгэлийг дааж хорооны иргэд нийтийн хурлаас эхлэн дүүргийн иргэдийн төлөөлөгч хүртэл шат чатаар ихэнх олон ажлуудыг хийж бүтээжээ. За Сүхбээгээ би Баянзүрх дүүрэгт байхаас мэднэ. Яг л битээр Баянзүрх дүүргийн одоо хав төлөөлөгч байсан. Маш их зоригтой өөрийнхөөрөө өнөөгийн улс төрд бас өөрийн гэсэн өнгөтэй тийм залуу гэж миний хувьд бодож маш их хүндэлж авдаг. Баянзүрх нэг зүрх гэдэг энийг бас хамтдаа гаргаж хамтдаа дүүргийн хуралд бас 100% хамтдаа ялд байгуулж байлаа. Саяхан бас бид нэр Азийн өлөг улс гэдэг бодлогын судалгааны хүрээлэн одоо үүсгэн байгуулсан. Тэр хүрээлэнгийн бас удирдах зөвлөлийн гишүүнээр манай Сүхбаа маань ажилладаг. Тэгээд Сүхбээдээ нийслэлийг төвшгөх, нийслэлийг илүү одоо хөгжүүлэх энэ одоо үлсд дүүргээр дамжаад нийслэл рүү очиж байгаад маш их баяртай байна. Тэгээд ажил нь бас амжилт хүсье гэж бодож байна. Тэгээд сонгогчид ялангуяа манай Баянзүрхийн та бүхэн маань Сүхбээг маань дэмжиж өгөөрэй. Аливаа зүйлийг тгээс нийлэн гэдэг хамгийн том давуу тал. Учир нь аливаа асуудлыг өөрийн биеэрээ мэдэрсэн хүн л ойлгодог. Тиймдээж ард иргэдийнхээ дунд орж ажиллан иргэдтэйгээ хамтдаа хамтын хүчээр олон ажлыг тэрээр амжуулжээ. Хорооны асуудал дүүрэг нийслэл дээр очиод гацдаг, хэн нэгэн даргын хаалганы үүдэн түгжигдэг гэдгийг тэрээр ясмахандаа тултал мэдэрсэн. Тийм ч учраас хорооныхаа асуудлыг нийслэл шийдвэрлэе гэсэн уриатаагаар энэ удаагийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 11-р тойрогт буюу ажил амьдралынхаа гарааг эхлэж байсан Баянзүрх дүүргийн 16-19-р хороонд нэр дэвшиж байна. Өнгөрсөн жилүүдийн хугацаанд эргэх холбоотой ажиллана гэсэн амлалтандаа хүрч дүүрэгтээ тулгамцсан асуудлыг шийдвэрлэж ахмад буурлуудаа дээдлэж залуу үе тэтгэн халамжилж ард иргэдийнхээ итгэлийг дааж зүтгэж чадсан Сүхбаатар төлөөлөгчийг тойрогтой хийх уулзалтанд нь сонгогч иргэд нь халуун дотноор угтаа авсан юм а. Сүхбаатар төлөөлөгчийн хувьд ч мөн хийсэн ажилтай бүтээсэн зүйлтэйгээр нүүр бартам сэтгэл тэнгэр инээмсэглэлтэйгээр сонгогчтойгоо уулзсан санал сэтгэлдлийг нь сонслоо. Ер нь бол иргэдтэй уулзаад явж байхад 7 асуудал тавьж байна. За ахмад руугаа чиглэсэн ахмадын төрийн бодлого бол одоо суларсан байна. Ахмадуудаа халамжлах энэ байдал өнөхөр сүүлийн үед мартагдж байна гэдэг зүйл ярьж байна. За бас эрүүл мэндийн салбарыг бол одоо бас одоо шүүмжлэлтэй хандж байна. За өмнө нь бол одоо бид нар одоо ахмадууд 7 хоног эмчтүүлээд гарахад тухайн тэр сөөр өвчин маань бүрэн идэхгүй байна. За ингээд дандаа хувийн эмнэлгээр явж байна. Улсын эмнэлэгтэй бол одоо ингээд хөвтөх гэж одоо маш их ойчролж ийж, үлээж ийж ингэж хөвтдөг болсон байна гэдэг. Энэ олон асуудал ярьж байна. Тэгэхээр одоо бас яг энэ ахмадуудын энэ ярьж байгаа энэ асуудалтай холбоотойгоор бас манай энэ Монгол Ардын намын хөтөлбөрт бол тусагдсан байгаа. Ахмад руугаа чиглэсэн энэ халамжийн бодлого бол томоохон одоо хөтөлбөр болж одоо суусан байгаа. Тэгээд ингээд мөрийн хөтөлбөрөө ард иргэдтэй уулзах үедээ танилцуулж одоо ахмадуудтай мөрийн хөтөлбөрөөр танилцуулж уулзалт хийж явж байна. Баянзүрх дүүргийн 16-19-р хорооны иргэд нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралд нэр дэвшиж байгаа Сүхбаатар хүүгээ дэмжинэ гэдгээ санал нэгтэйгээр хэлж байсан юм а. Нэр дэвшигч Борхүүгийн Сүхбаатарын хувьд аливаа асуудалд улдаа сүртэй ханддаг, асуудлыг хөндөж эхэлсэн ажлаа дуусгаж чаддаг хөдөлмөрч шин цагийн залуу манлайлагч гэдгээр нь Монгол Ардын намын журмын нөхтөнч өндрөөр үнэлж явдгаа дуулгаж байсан юм а. Үүний зэрэгцээ тойрогтой хийсэн уулзалтын үеэр иргэд маань нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд болон ард иргэдийн тулгамдж байгаа асуудлыг бодитоор харж судалгаа шинжилгээнд дээр тулгуурлан шинжлэх ухаанд шийдлэр асуудлыг шийдвэрлэх Борхүүгийн Сүхбаатарыг Баянзүрхчүүдэд сонгоцгоё гэсэн уриалгыг гаргаж ирсэн юм а. Тэр хорооныхаа асуудлыг нийслэл шийдвэрлэе гэдэг ийм уриалга явж байна.
Ер нь хорон дээр бол олон асуудал болдог. Тэрийг хорон дээр дүүрэг дээр одоо шийдвэрлэхэд бүтдгүү тийм олон ажлууд байна. Нийслэл дээр очиад ингээ гацчдаг хийгдэж чаддгүй ажлууд болно. Жишээ нь хөрснөөс гарч байгаа энэ ус байна. Хөрсний усыг янзлахын тулд инженерийн шийдлээр янзлахын тулд хороо дүүрэг бол дээр бол яриад шийдэж чадахгүй шүү дээ. За тэгэл одоо гэрэлтүүлэг зам засах одоо камержуулалт эдгээр төр бол одоо төвдөлн одоо хороо дүүрэг бол хийж чадахгүй төсөн мөнгөнд хөрөлцөхгүй байна гэдэг зүйл яриад одоо шийдэж чадахгүй байгаа зүйлүүдийг нийслэл дээр тавиулъя, нийслэл дээр очиж шийдвүлэе гэдэг тийм хуриутаагаар явж байна. Хамгийн чухал зүйл бол одоо гэр хорооллын дахин төлөлт тий шинжилсэн зохион байгуулалт. Энэ дээр бол яг тэр шугам хүсэж байгаа айлууд нь ямар айлууд байгаа юм. Орон сууцнд хамраадыг гэж байгаа айлууд нь ямар айлууд байгаа юм. Ингээд эдгээр айлууд маань өөрсдөө одоо бүлэг байгуулаад хөршийн холбоо байгуулаад энийхээ төлөө бид нар ингэж нэгдэх ёстой юм гэдэг одоо яваад суур тавигдсан энэ хорон дээр бол яг энэ асуудлыг цаашаа өргөжлүүлэхийн тулд заашгүй нийслэлээр төлөөлөл нь хороогоо мэддэг нь иргэдийнхаа дунд ажилтсан судалгаатай юм хүн явуул одоо ажил бол хурдан бүтэн гэдэг тийм бодолтойгоор одоо хорооныхаа асуудлыг нийс шийдвэрлэнэ гэдэг ийм өрөөг өгөөд ажиллаж байна. Яг тэгээд сэтгэл зүгтээ юм хийгээд зүтгээд явдагт нь бас баярлал явдаг юм. Ахмад настан хуудад бол онцгой танигдсан хүн байна лээ. Ер нь одоо явж байгаа энэ хүмүүсүүдтэй уулзаж байгаа энэ үед бол Сүхбаатарыгаа бол ээлтэй хүн гэж хэлдэг байхгүй. Ээлтэй хүн бидний төлөө бидний амьдрал ахуйдаа нэмэр нөөлөг болохын төлөө ажилладаг хүн. Биднийг ядарсан үед бол тусалдаг хүн гэж хэлдэг байхгүй юу? Тийм учраас Сүхбаатарт ам сайтай ээлтэй байд юм байна. Баян зүрх дүүргээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа Сүхбаатар бол миний сайхан найз юм. Ингээ Монгол ардын хамгийн одоо тулхтай ууган хүчин бидний одоо энэ зүтгэж байгаа намаас маань нэр дэвшиж байгаа найзыг минь одоо төшиж дэмжээрэй гэдгийг та бүхэндээ уриалж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Итгэл дааж зүтгэж чадах таны төлөөлөл. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Баянзүрх дүүргийн 14 тойрогт Монгол ардын намаас нэр дэвшиж байна. Бид зүтгэн хамтдаа хөгжинэ.